5 дугаар ангийн сурагч төгөлдөр сагсан бөмбөг үзэх туртай. Тэрээр дээд лигийн тоглолтыг алгасалгүй үздэг байна. За төгөлдөр бишрэлт металл багийн тамирчид ёс зүйтэй альва тоглолтод бие сэтгэл зүгээ сайн бэлддэг зэрэг чадваруудыг нь харгалзан дэмждэг үнэнч фэн нь болж байна. Тэрээр бишрэлт металл баг хасын хөлгүүдэд тожигдоход уйлж олонний анхааралд өртсөн. За төгөлдрийг сагсан бөмбөгийн спортыг сонирхогч, сурвалжлагч хүүхдүүд болох мөнх наст, түмэн настнаар бишрэлт металл багийн тамирчидтай уулзуулж хамтдаа сагсан бөмбөг тоглож нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөсөн байна. Үзэгчдэнд харагдаж буй энэ бичлэг бол төгөлдрийн шүтэн биширдэг бишрэлт металл баг хасын хөлгүүдэд хожигсны дараах бичлэг. Төгөлдөр ийм л итгэл хүлээлгэн бишрэлт металл багийг дэмждэг фанат хүүхэд. Сайн манай хүүхдүүдээ НТV-ийн сурвалжлагч мөнх наст байна. НТV-ийн сурвалжлагч түмэн наст. Төгөлдрөө чи яагаад сагсан бөмбөгийн спортоор сонирхож эхэлсэн бэ? Яагаад гэвэл би NBA финал болох 2021 оны финалд би сагсан бөмбөгт маш их дуртайсан. Яагаад гэвэл тэр сагсны мэдрэмж үнэхээр тэнцэлтэй маш шудраг, маш сайн сонирхолтой тоглолт байсан. Чи UG Arena-д очиж сагс үзэхдээ ихэнхдээ хинтээ зүг очиж үздэг бай. Би UG Arena-д сагс очиж үзэхдээ аав, ээж, дүүтэйг очиж үздэг. Чи сагсан бөмбөгөөр спортоор хичээлээд ямар амжилт гаргаж байсан бэ? Би сагсан бөмбөгөөр хичээлээд би тийм спортод сонирхолтойсэн болохоор манай сургуулийн багш болох Ням цогт би намайг өөрийнхөө багтаа нэгтгсэн. Учраас би илүү сайн амжилт гаргаж бүр удахгүй үтгийгээд бүр C-бол гэдэг багт тоглосон. Чи бишрэлт металл багийн хэнд нь илүү дуртай вэ? Би бүх тамирчин дуртай. Яагаад гэвэл бүх тамирчид маш даруйзан характерүүд маш сайн тоглогчид юм. Яагаад гэвэл шийдвэр гаргахтаа сайн тэгээ бас төгсгөлд сэтгэл зүгээ маш сайн бэлдсэн байдаг. Төгөлдөр үндэсний дээд лигийн тоглолтуудыг алгасалгүй үзэж half time шоуд орж шагналын эзэн болж байжээ. Ингээд сагсан бөмбөгийн үнэнч фэн төгөлдөр болон түүний дүүг бид шүтэн биширдэг бишрэлт металл багийн тамирчин мөнх өдөр багийн ахлагч Ууган Баяр нартай уулзлаа. Тэд хамтдаа ярилцаж сагс тоглож цагийг зугаатай өнгөрүүллээ. За төгөлдрөө чи бишрэлт металл багийн Ууган Баяр болон мөнх өдөртэй уулзж байна. Чамд ямар сэтгэл төрж байна? Асуух асуулт байна уу? Одоо асуулт маш их байна. Би үнэхээр их догдолж маш их сэтгэл санаа маш сайхан байна. Би Ууган Баяр мөнх өдөр ахаас би яаж сэтгэл зүгээ бэлтдэг вэ гэж асуумаар байна. Яг нөгөө ер нь бол их юм бодохгүй тэгээ өөрийнхөө нөгөө яг хийж чадна гэсэн юмнуудаа яг нөгөө итгэлтэйгээр хийхэд болно. Яг их юм бодохгүйгээр тэгээд ер нь бол тэгж амар сэтгэл зүйн тал дээр бол нэг ер нь гайгүй байдаг шүү дээ. За миний хувьд гэх юм бол сэтгэл зүгээ одоо өөрийнхөө яг юу хийж чадах уу гэдэг дээрээ өмнөх өдөр нь төвлөрдөг байгаа. Тэгээ багтаа юу хийж тус болох уу гээ. За би нэрээ тэрийгэ илүү сайн хийж чаддаг да гэдэг үгдээс тэрийгэ бодож яг хондог гэх юм уу? Тэгж сэтгэл зүгээ бэлтдэг. За надад нэг асуулт байна. Та хоёр хүүхдүүдэд юу зөвлөмөр байна? За миний хувьд гэх юм бол одоо бяцхан хөөрхөн дүүнертэй яг спортоор яг хичээлэх юм бол тууштай байж чадах юм бол ямар ч амжилтанд хүрч чадна гэж хэлмээр. Сагс тоглож байгаа нөгөө жоохон хүмүүс чинь шантарх нь хурдан байх гэж бодож байна. Тэгээ ямар ч тааш тууштай өргөжлүүлээд бүр хичээгээд байх хэрэгтэй л гэж бодож байна. НТV-гийн сэтгүүлч Түмэн наст мөнх наснаар мэдээллийг хүргэлээ. Баярлалаа.